Вебийн төлөвлөлт зохиомж. Веб сайтыг хийхдээ дараах 3 аргыг ашиглаж болно. 1-р агуулга удирдах систем. Баримт, файл, видео, дуу зэрэг өгөгдлөөг ашиглан төрөл бүрийн агуулга хөгжүүлэх, удирдах, шинжлэх, агуулгыг боловсруулан хэрэглэгчдэд хүргэх зэрэг олон үйлдэлийг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн нэгтгэсэн цогц систем юм. HTML хэлийг ашиглах. Notepad++ програм зэргийг ашиглаж програм бүтээх. Веб дизайны програм ашиглах. Веб хуудас хийхдээ Microsoft Font Page болон Adobe Dreamweaver зэрэг веб хөгжүүлдэг програмуудыг ашиглах хэрэгтэй. Веб сайтаа төлөвлөх хэрэгтэй. Эхний үе шатанд веб сайтаа хэнд зориулж байгааг тодорхойлж, тодорхой зорилго тавих. Веб сайтад ямар мэдээллийг хэрхэн түгээх талаар наривчлан төлөвлөх хэрэгтэй. Дараа нь хэрэглэгчдийн зорилгыг тодорхойлох. Хэрэглэгчийн зорилгыг зөв тодорхойлсноор веб сайтад тавигдах агуулга, дизайн, функцийг зөв төлөвлөж тэдний хэрэгцээнд нийцүүлэх боломжтой болно. Хэрэглэгчдийг дараах хүчин зүйлсээр тодорхойлж болно. Үүнд ажил мэргэжил, нас, хүйс, хэл, боловсролын түвшин, газар зүйн байршил гэх мэт. Веб сайтын зорилгыг тодорхойлох. Хэрэглэгчийн зорилгыг тодорхойлсныхаа дараа веб сайтын зорилтыг тодорхойлох шаардлагатай. Тодорхой зорилгогүй веб сайт нь хоорондоо харилцан хамааралгүй мэдээллийг цуглуулган болдог. Веб сайтынхаа мэдээллийн бүтцийг төлөвлөх хэрэгтэй. Веб сайтын зорилгыг тодорхойлсныхаа дараа веб сайтын мэдээллийн бүтцийг төлөвлөх. Веб сайтыг хэдэн хуудастай байх, тэдгээр нь хоорондоо хэрхэн холбогдох, аль хуудас хамгийн түрүүнд дэлгэцээр гарч ирэх зэрэг нарийн төлөвлөлт хийж бүх хуудасны ерөнхий тоймыг цаасан дээр зурж хар зураг үүсгэж болно. Веб хуудасныхаа дизайныг төлөвлөх. Агуулга бол веб сайтын оршин тогтнох хамгийн гол үндэс суурь. Веб сайтын нүүр хуудас ихэвчлэн ерөнхий мэдээлэл агуулдаг бол илүү тодорхой мэдээллийг салбарлсан хуудасуудтай холбодог. Хуудас бүрийн агуулгыг тодорхой байрлуулж өгснөөр хэрэглэгчид мэдээллийг хялбар олоход чиглүүлдэг. Веб хуудасанд мэдээлэл бэлтгэх. Веб хуудас бүтээхээс өмнө бид төлөвлөгдсөн агуулгатай холбоотой бүх материалыг ном, сэтгүүл, интернет зэрэг төрөл бүрийн их сурвалжаас цуглуулж болно. Бичвэр мэдээллээс гадна график, аудио, видео, хөдөлгөөнд дүрс зэрэг мультимедиа элементүүдийг авч үзэх хэрэгтэй. Дараа нь веб сайтаа бүтээх. Веб сайт бүтээгч програмыг ашиглахын тулд Webmaster HTML хэлний зохих мэдлэгтэй байх хэрэгтэй. Програм бүр HTML хэлтэй хавсарч ажилладаг тул бид HTML хэлний үндсийг сурах шаардлагатай. Анхаарал тавьсанд баярлалаа.